Энэ бичлэгээрээ би та бүхэнд хаан ихтэмийн дасгалуудаас сөрөг тоог нэмэх болон хасах хэд хэдэн жишээ илэрхийллүүдийг үзүүлэх болно. Илэрхийллийг үнэн бодсон хэсгийг шалгах ба эерэг болон сөрөг тоонууд дээр хэрхэн үйлчлэхийг харна. Энд бидний мэдих арифметикийн чанаруудыг үзэх болно. Эхэлцгээе. Паул илэрхийллийг алхамаар бодохыг хичээжээ. 1-р алхам, 2-р алхам, 3-р алхам. Илэрхийллийг бодсон. 3 алхам өгөгдсөн байна. Паулийн алдааг бол. Энд хариулт нь мөн 3 сонголт байна. Паул магадгүй алдаа гаргаагүй ч байж болох юм. Миний танд өгөх зөвлөгөө бол бичлэгээ төр зогсоогоод өөрийнхоороо бодоод үзээрэй. Тэгэхээр эхний алхам руу харцгаая. Энд 3-аас хасах нь сөрөг 5, хасах нь 7 байна. Тэр үүнийг зөв хэлбэрчилсэн байна. Сөрөг 5-ыг хасна гэдэг бол эерэг 5-ыг нэмсэнтэй адилхан. Тэр хасах нь сөрөг 5 гэдгийг нэмэх 5 болгосон байна. Энэ бол зөв. Тиймээс 1-р алхам бол зөв байна. Дараа нь ямар үйлдэл хийсэн бэ? Тэрэнд 2 сонголт байсан. 1-р 3 дээр 5-ыг нэмээд 8 болно. Дараа нь 7 гасаад 1 гарах байсан. 2-дугаарт 5-аас 7 гасаад сөрөг 2 гарна. Тэгээд 3-ыг нэмээд 1 болно. Паулийн 2 дахь алхам руу харвал жижиг алдаа харагдаж байна. Тэр нь 5-аас хасах нь 7-г сөрөг 2 биш, эерэг 2-тай тэнцүү гэж үзсэн байна. 5-аас хасах нь 7 бол сөрөг 2-тай тэнцүү. Харин тэр энд эерэг 2-ыг бичсэн байна. Тэр 2 дугаар алхам дээр алдаа гаргасан байна. Тиймээс 3 дугаар алхам мэдээж хэрэг буруу. Ягд гэвэл 2 дугаар алхам буруу учраас энэ бол тэрний хийсэн алдаа байна. Дахиад хэдэн жишээ авч үзье. Дараах илэрхийллүүдийн аль нь 6 дээр нэмэх нь сөрөг 4, хасах нь 5-тай тэнцүү вэ? Бүх зөв хариултыг сонго гэсэн байна. Эхний сонголтыг харъя. Сөрөг 5 байна. Сөрөг 5 илэрхийллийн эхэнд байвал хасах 5 болно. Сөрөг 5-аар ч илэрхийлсэн болно. Дараа нь энд сөрөг 4 байна. Сөрөг 4 байна. Харин анхны өгөгдөл сөрөг 4-ийг нэмсэн байсан. Эсвэл энд байгаа шиг хасах 4 гэж бичиж болно. Сөрөг 4-ийг нэмсэнтэй адилхан ийм үйлдэл хийж болно. Тэгээд 6-ыг нэмнэ. Энд эерэг 6 байна. Энэ хоёр адилхан харагдаж байна. Энэ байрлалаараа байна. Байрлалыг нь л өөрчилсөн байна. Эхлээд 6-ыг нэмхийн оронд сүүлд нь 6-ыг нэмсэн байна. Сүүлд 5-ыг хасгахын оронд эхэнд нь сөрөг 5 буюу 5-ыг хассан байна. Сөрөг 4-ыг нэмхийн оронд 4-ыг хассан байна. Ингээд энэ хоёр хоорондоо адил тэнцүү боллоо. Энэ бол анх өгөгдсөн илэрхийлэлтэй тэнцүү өгөгдөл юм. Одоо 2 дахь хариулт руу харцгаая. Энэ хариултанд 6 болон хасах 4-ийн байрлалыг нь өөрчилсөн байна. Гэхдээ эерэг 5 байна. Энэ бол буруу юм. Учир нь бид 5-ыг хасах ёстой. Хэрвээ хамгийн урд 5-ыг нь тавьбал сөрөг 5 байх хэрэгтэй. Тиймээс энэ хариулт биш. Аль нь ч биш гэсэн хариултыг сонгохгүй учир нь зөв хариултыг бид олчихсон. Үргэлжлүүлээд хий. Дараах илэрхийллүүдийн аль нь сөрөг 4 дээр нэмэх нь 4 дээр нэмэх нь 5-тай тэнцүү вэ? Зөв хариултыг сонго. Хэрвээ үнийг бодвол сөрөг 4 дээр нэмэх нь эхлээд хаалтан дахь үйлдэлийг нь хийн, нэмээд 9 болно. Тэгээд сөрөг 4 дээр 9-ийг нэмбэл 5-тай тэнцүү болно. Хариултыг харъя. Тэг дээр нэмэх нь 5. Энэ бол 5-тай тэнцүү. Энэ хариулт зөв байна. Энэ илэрхийллийг дахин бичвэл сөрөг 4 дээр нэмэх нь 9 тэнцүү 5 болно. Энэ бол 9-оос хасах нь 4-тэй тэнцүү, энд 5 байна. Хоёр дахь хариултанд сөрөг 4-өөс хасах нь 4, тэнцүү сөрөг 8 болно. Тэгээд 5-ыг нэмбэл сөрөг 3 болно. Тиймээс энэ хариулт биш. Хэрэг зөв байсан бол 5 гэж гарах ёстой. Энэ хариултыг сонгохгүй. Бас аль нь ч гэсэн хариултыг сонгохгүй. Учир нь зөв хариултыг бид олчихсон. Дахин нэг дасгал хий. Дараах илэрхийллүүдийн аль нь сөрөг 5 дээр нэмэх нь 7, хасах нь сөрөг 3-тай тэнцүү вэ? Зөв хариултыг сонго. Эхний хариултанд сөрөг 5 дээр нэмэх нь 7, нэмэх нь 3 гэсэн байна. Тийм ээ, ойлгогдож байна. Хэрвээ сөрөг 3-ыг хасвал эерэг 3-ыг нэмсэнтэй адилхан сөрөг 5 дээр нэмэх нь 7-г өөрчлөг байна. Сөрөг 5 дээр нэмэх нь 7-г өөрчлөг байна. Би мэдээж хэрэг энэ хариултыг сонгоно. Тодорхой юм шүү дээ. Одоо 2 дахь хариулт руу харцгаая. Сөрөг 5 энд 5-ыг хассан байна.
7-г нэмсэн байна. Энд 7-г нэмсэн байна. Анхны өгөгдөл сүрэг 3-ыг хассан байна. Энэ бол эерэг 3-ыг нэмсэнтэй адилхан. Энэ сүрэг 3 байна. Хэрвээ энэ эерэг 3 байсан бол зөв хариулт болох байсан. Энэ бол сүрэг 3 байна. Тиймээс хариулт биш. Би үүнийг сонгохгүй. Мөн аль нь ч гэсэн хариултыг сонгохгүй. Учир нь бид нар зөв хариултаа олчихсон. Дахиад нэг дасгал хий. Дараах илэрхийллүүдийн аль нь хаалтан дотор x-тэй нэмэх нь y, хасах нь z-тэй тэнцүү вэ? Зөв хариултыг сонго. За тэгэхээр эхний хариултанд z дээр нэмэх нь x дээр нэмэх нь y гэсэн байна. X дээр нэмэх нь y бол энд байна. Гэхдээ энд эерэг z байгаа бол энд сүрэг z байна. Хэрвээ энд сүрэг z байсан бол энэ хоёр илэрхийлэл тэнцүү болох байсан. Харин сүрэг z байхгүй. Тиймээс энэ хариултыг сонгохгүй. Хоёр дахь сонголтын дээр x дээр нэмэх нь y, хасах нь z байна. Энэ бол зөвхөн хаалтыг нь салчихсан байна. Хаалтан дотор x дээр нэмэх нь y биш, y-гээс хасах нь z байна. Тиймээс нийлбэр болон ялгуурын чанараар хаалтыг сольж болно. Энэ хаалтыг сольж болно. Энэ хоёрыг эхлээд нэмээд дараа нь хасаж болно. Эсвэл эхлээд хасаад дараа нэмж болно. Хэрвээ надад итгэхгүй байгаа бол тоонууд дээр туршиж үзэж болно. Миний танд өгөх зөвлөгөө бол сөрөг тоон дээр туршиж үзэх хэрэгтэй. Адилхан үр дүн төрнө. Энд байгаа хаалтыг сольж болно. Хариултанд y-гээс хасах нь z-ийг эхлээд хаалтанд хийсэн байна. Дараа нь x-ийг нэмсэн байна. Энэ нь x дээр нэмэх нь y, хасах нь z-тэй тэнцүү. Тиймээс хоёр дахь хариулт бол зөв юм.